За сайн бацгаана хүүхдүүдээ. Дэлгэр мөрөнг цогцлог сургуулийн технологийн багш Оюн Цэцэг байна. За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ баривч хэсгэж уух арга ажиллагаатай танилцъя. За уг хичээлээрээ хийх хэдлийн хэмжээ тооцоог гаргаж материалыг зөв сонгоно. За баривч уух арга ажиллагаатай танилцаж хамтран уйно. За дээрх загваруудаас санаагаа авч болно, мөн өөрсдийнхөө хийх загварыг гаргаж болно. За эсэхийн тулд бид нэр эхлээд хинт хийхийг үдгийгээ бас тооцоод гаргацсан байгаа. За багаж хэрэгсэл материалуудаа бэлтэж аваарай. За баривч хийхэд хэрэглэх тооцоог багш нь гаргасан байна. За уг хэмжээний дагуу хийн. За багш нь болохоор зэрэг 50 см-ийн урттай ийм дээл хийх гэж материалаа бэлдсэн байгаа. За одоо зөмөрөд дээл эсгэх оёх арга ажиллагаануудтайгаа танилцъя. За тэгэхээр бид нар ханцууныхаа уртын хэмжээг уг материал дээр авчна. За энд одоо энгийн хэсэг таарч байгаа учраас энийг гаргаад эндээсээ хэмжээг авах юм. За бидний ханцууны уртын хэмжээ 38 байгаа. 38 гэсэн хэмжээ маань энд таарч гарч ирж байгаа. За одоо уг хэмжээнээсээ бид нар дээлийнхаа цээжний өргөний хэмжээг авчих. За цээжний өргөний хэмжээ болохоор зэрэг 20 см гэж өгсөн байгаа. За 20 см-ийг авчих. За энэ ханцууны үзүүр маань ирж байгаа. Ханцууны үзүүр маань 14. За ханцууны үзүүр энэ дээр гарч ирж байна. За одоо шугамны өргөний хэмжээг энэ цээжнийхээ өргөний шугам дээр чацуулж авна. За цээжний өргөний хэмжээ маань болохоор зэрэг шугамны өргөний хэмжээ маань болохоор зэрэг 19 см гэж өгсөн байгаа. За энэ дээр 19. За энэ хоёр хэмжээ маань ханцууны дотор шулуун болж байна. За энэ ханцууны дотор шулуун болж байна. За энэ өргөнийг доошоо буулгаад за эндээс доошоо ханцууны хормоны өргөн гарч ирнэ. Хормоны өргөн бол цээжний өргөн дээр 6-аас 8 см нэмсэн хэмжээ гарч ирж байгаа. За сугны өргөний цэгийг энэ шулуунтай хооронд нь шулуунаар холбохоор хажуугын шугам гарч ирнэ. За хажуугын шугам ингэж гарч ирнэ. За одоо энэ дээр бид нар сугныхаа углаацыг гаргаж байгаа. Сугны углаацыг калиум нурын шугамаараа хит их одоо юм шулуун маягтай олохгүй бүр ингэж ухаж ингэж оруулж хэмжихгүй бас зөв нурын шугамаар ингэж хооронд нь холбоод за сугны углаац маань ингэж гарч ирж байна. За дээлний хайчилж авъя. За гадаад тэнгэр маань болохоор зэрэг яг энэ хэсэг материалаас гарч ирсэн учраас ханцууны үзүүрээс эхлэх хайчил. За яг энэ шугамныхаа хэсгийг хайчилаад авъя. За оёлын хэмжээг нь болохоор багш нар тооцоо дотор оруулаад ирсэн учраас оёлтой авахгүйгээр гэж хайчилж байна. За гадаад тэнгэрээ эсгэцгээе. За их бие дээр уг материалаа тавиад за басны тодорхой хэмжээний хэмжилт хийх ёстой. За бид нар захны углаацны өндрийн хэмжээ гэдэг хэмжээ бол энд гарч ирнэ. За энэ хэмжээ маань хүзний төрөйд дөрөвт байгаад 2-ыг 1-ийг нэмсэн хэмжээ гарч байна. За энэ бол 8 см-ийг бид гарч ирсэн. За ингээд 8 см доош энгэр энэ дээд хэсгээр бол энгэрийн хараа гарч ирнэ гэж бодоод байглаа. За энгэрийн харааны өргөн маань болохоор хүзний тойргийг 4 хуваагаад 2-ыг нэмсэн хэмжээр гарч ирж байгаа. За энд бидний нөгөө материалын маань ийм таарч ингэж хэсгэж байгаа учраас эндээс иш хэсэг нь оёл орно гэж бодоод за эндээс ишээгаа энгэрийн харааны өргөнийг 9 см-ээр за 9 см авлаа. За энэ сугны цэгээс бид нар доошоогоо 3-4 см-ийг аваад энд энэ хоёрын хооронд нь холбосон шулуунаар байна. За ингээд шулуун гарч. Уг шулууныг бид нар 3 тонцоос хуваагаад 4 шуваагаад за энэ хэсгээр 5 см, энэ дээр 7 см, энэ 4.5 см байхаар
одоо бискрээс босгож өгч байгаа мөрөж мөр хаддаг. За энийг бол бид нар ингэж маш олон дахин ингэж хийгээд ах юм бол ингрийн плацыг өөрсдөө ингэж баримжаагаараа ухаж гаргаж ирэх юм боломжийг бас юу яадаг. Ахыг хийчихдэг. За ингээд ингрийн ухаад гараад ирж байгаа. Тэгээд плац. За плацыг одоо маш гоё ингэж гаргаж өгөх юм бол ингрийн хэлбэр гоё гарч өгдөг. За хит их дүүрэн ухаж болохгүй. За ингээд өөрсдөө засаад бас хийж болно. За мөн перпендикуляр шулуунуудаа татаад цэгүүдээ хооронд нь холбоод эсгэх боломжтой. За одоо хормоныхон хэсгийг гаргаж ирээ. Энд бидний нөгөө их бие деталь маань явж байгаа учраас гараараа ингэж чивтэйхэн чиглүүлж өгөөд энийг хооронд нь холбоод гаргаж ирж байна. За гадаад тэнгэрийн цөмөр одоо хаачлаа. За эндээс зүйд хэвшин өгчөө. Бод гурс эсгүй ороод дангаар найчлаа. За хаачлалтаа маш болгоомжтой дагч хэрэгсэлтэйгээр зөв харьцах ёстой. Хаачаас зөв даалгаж үлний ачиг зөвөр илж сурах хэрэгтэй зөмөрөө. Болон дангаар нь хаачлаа. Маш сайн анхаарах хэрэгтэй. За ингээд дээшний маань бүртэл хэсгүүдээс бэлэн болж байна. За гадаад тэнгэр дээшний маань баруун талын хэсэг. За энэ болохоор зүүн гар талын хэсэг. За захаа хэсэг. Уг материалыг цөмөрөөр хэмжиж үзнэ. Бидний захны уртын хэмжээ 28 см. За захны өндрийн хэмжээ 2.8-аас 3 см хэмжээтэй байхаар материалаа ингэж тооцоод за уг материал маань уг заханд хүрэх учраас за зах маань тэр шимтэй учраас материалаа ингэж нэг болчихъя. За захны уртын хэмжээ 28 маань 14 за 0.5-аас 6 см хэмжээний 6 мм буюу 7 мм хэмжээтэй ойдол тавина гэж үзээд за энэ бидний захны хэсэг гарч ирж байна. За захны оёх хэмжээгээ бас бодолцсон. За энэ хэмжээ. За энэ хэсгээс бид нэр захаа авнаа гэж бодъё. За энэ захан дэмжих шаардлагагүй учраас цөмөрөө захныхаа дээд хэсгийг битүү байлаар аваад за энэ уртлынх нь захны дуурсан хэсэг дээр цөмөрөө баг зэргийн задгай байх гэж аваад за та нар нөгөө эсвэрийн зохион бүтээлд хийдэг аргаараа дуурсан хэсгийг бол авчулна. За багш нь болохоор өөрийнхөө одоо хийж сурсан за энэ баг зэргийн өргөлт орж ирнэ. За ингэж хэмжиж байгаа гэсэн үг. За захаа хэлбэржүүлж хаачлаа. Захны зүрх хэсэг. За энэ баг зэргийн өргөлттэй хэсэг байгаа. Зах ингээд болж байна. Тэгээд бид нэг сэжиг хийх юм. За дуусах суултаар инжир багцыг сул болж байна. За энэ жинаа дараа нь гоо. За энэ дуусах суултаар багцыг инжир хань батнаа хийх гэсэн сул болж байна. За энэ шууд хэсгээр хол багцыг инжир хийж байна. За одоо энэ инжир үзгээр энэ хэсгээр маш шууд инжир байлгаж байна. За энэ шууд хэсгээр ороод орно гэж. Батхан жаа хобот. Я хочу вас спросить. За, 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 я хочу вас с
За одоо шууд өсгөх болох зэрэг. За энэ базрыг гэж өгöd. За мод гэж бэлдээс хийж байна. За одоо хэмжээр ойсныхаа дараа оёдлын ирэмгээ базрыг өөлж өгөөд за оёдлынхаа энэ ирэмгийн дагуу базрын цавууга түрхэж өгөөд наа. За эргүүлж нааж эндүүцснийхаа дараа ийм хэлбэртэй хэмжээр гарч байна. Багш нар ханцууг ингээд урьдчилаад бэлдээд хэмжсэн. За одоо хажлагыг барьж ойж өгнө. Хажлагыг барьж ойхдоо хэмжээр дээрээ хажлага ингэж барьж өгөөд оёдлын хэмжээ за энэ ирэмгээс ишээгээ 2-3 мм-ийн зайд оёдлын шугам явж явахаар ойж өгөх юм. За мөн оёдлын дагуу цавуу түрхэж өгөөд за ингээд унгаж эндүүтэх юм. За ингэж эндүүтсэн байгаа байдлыг нэ нааж өгөөд ингэж эргүүлнэ. За бидний хажлага хэмжээр дээр хажлага ойсон байгаа байдал ингэж гарч ирж өгч байгаа. Гадна талын хэмжээр маань энэ жигдхэн. За дотор талдаар унж өгч байгаа энэ хэмжээрийн нэрмэг бас жигдхэн ийм байх юм аа. За ингэж дээр одоо ингэж хажлага барьж өгцгоно ч юм уу. За энд одоо арийнхаа голыг оцгойж эндүүдж байна. За нэгтгэх ажиллагаанууд эхэлнэ. Арын голыг ойно, ингрийг ойж эндүүднэ. За дотор хэсгэх оёх ажиллагаанууд орно. Дотрыг хэсгэхдээ бид нэр одоо гадна өнгөө доторт байгаа хамт өнгөөр нь одоо хавсарч тавьж байгаа хэсэгдэг. За оёдлын хэмжээ 0.7-оос 1 см хэмжээтэй байна. За энэ дээр одоо бид нар гадаад ингрээ ойж эндүүдж байгаа байдлыг харуулсан зургийг орууллаа гэх юм. За унгаж эндүүдэх гэдэг үйл ажиллагаа маань болохоор зэрэг ойсон оёдлыг өнгө тал руугаа оёлоо нугуулж эндүүдэж унгаж өгнө. За ингээд эндүүдснийхаа дараа деталуудаа эргүүлээд гадна талаас нь баг зэргийн хэлбэржүүлж эндүүдж өгдөг. За дээлийг сугалж оёхдоо 2 янзын аргаар ойж болно. За нэгдүгээрт нь дан суглах. Энэ болохоор зэрэг 2 өнгө 2 дотрыг тусдна. Дангаар нь тойруулж ойж гаргаж өгнө. За ингэхдээ нэг дотрыг нь ойхгүйгээр үлдээгээд гараараа дараад нөхөж өгдөг арга байгаа. За давхар суглах гэдэг нь болохоор зэрэг 2 өнгө 2 арыг нийлүүлэн 4 давхарлаад одоо оёх ажиллагаа байдаг. За ингээд захны одоо ухлаацсны хэсгээр бол эргүүлж гаргаж өгдөг. За дээлийг хавах. За хавах одоо болохоор зэрэг зах хэрэмгээс 0.5-аас 2.5-аас 3 см хэмжээтэй хавах байдлаар хүрээлж ойно. За энэ болохоор зэрэг өнгө дотрыг бэхлэж өгөх буюу за хэлбэрийг хадгалах ач холбогдолтой байдаг. За өнгөн далдаа 3 хатгац 1 хий гэсэн ойдлоор бол оёгддог. За захыг бэлтгэж залгахтаа эхлээд бид нар захаа тойруулж оёод эндүүдэж өгсөн байгаа. Ингээд захны хэвийг ашиглаж ухлаацсаа гаргаад за захныхаа гадна талын хэсгийг болохоор зэрэг машинаараа эхлээд их биедээ барьж оёод дараад нь захны дотор хэсгийг гараараа нөхөх ойдлоор ойж өгдөгөө. За товч шилэх бэлдэх аргыг бол та бүхэн мэдж байгаах. За шилбээ эмхэрдэн за эргүүлнэ их биедээр одоо шилбийг суулгаж өгнө. За хөөрдөх ойдлоор ойж өгдөг юм арга байгаа. За гэрийн даалгавар цөмөөрөө дээл бүсийг эрхэмлэх, зөв өмсөх, бэлэгдлийн талаар мэдээлэл цуглуулад судалж тэмдэглэгээ хөтлөөрөө. За ихтэйд хичээл идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа. За энэ мэдлэг шалгах тестээр бүгдээрээ өөрсдийнхөө мэдлэгийг сорж үзээрэй хүмүүстээ. За баярлалаа.